Оюутлын хилцээр яг эд явж байгаа энэ үед Монголын 34% эзэмшигч Эрдэнэс оюу толгой компани гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулах зар Эрдэнэс Монгол компани вебсайтн дээр өнөөдөр буюу 2026 оны 5 сарын 5-ны өдөр тавигдсан байна. За энэ их сайн хэрэг. Яг гэх юм бол оюутлын хилцээрийн стратегийг боловсруулах, тактикийг боловсруулах, судалгаа хийх, бүх зүйлийг бэлдэх үндсэн үүрэгтэй субъект бол Эрдэнэс оюу толгой компани. За энийг гүйцэтгэх захирал гэдэг бол оюутлын хилцээрт ачааны үндийг үүрэх маш чухал албан тушаал байна. Тэгэхээр энэ чухал албан тушаал энэ оюутлын хилцээр явж байгаа үед нийт олон нийтэд сонгон шалгаруулалтаар нээлттэй явж байгаа нь бол сайшаалтай хэрэг. Энэ бол зөв. За энийг л гин шалгах төр хорооны сонсголоор ч гэсэн бид нар ойлгосон, маш их яригдсан. За Эрдэнэс Монгол компаниг ингээд нээлттэй ил тод зарлж байгаа нь бол сайшаалтай. За нөгөө талаас энэ дээр бол ямар нэгэн шахааны анкет биш, харин Монголын сор улсын нэг дөрвөн залууг л энэ Эрдэнэс оюутлын гүйцэтгэх захирал болон оюутлын 3 тузын гишүүний сонгон шалгаруулалтын дээр тавьчмаар байна. Тэр шахааны анкета тэр бусад компани руу явуулаа. Энэ Монгол улсын ирээдүйг шийдэх хэдэн тэрбум долларын хэдэн их найдаар тооцогдох зээлийн хүнтэй холбоотой, онтрэтэй холбоотой асуудлууд яригдж байгаа. Энэ дээр яг сонгон шалгаруулалтыг маш сайн явуулаад нэг 4 шижгэнсэн залуу авчмаар. За энэ сонгон шалгаруулалтын зар дээр бол 2026 оны 5 сарын 18 буюу 13-4 хоногийн дараа хүлээн авах хугацаанд дуусах юм байна. Тэгэхээр үзэж байгаа хүн болгон энд шаардлагыг хангасан Монгол залуучууд руу хүртэл нь энийг шеэрлээд өөрөө. За тэр дундаа бас гадаадд байгаа ажиллаж байгаа маш мундаг залуучууд дэлхийгээр дүүрэн байгаа. Тэр залуучуудын сонорт бас энийг хүргээсэй гэж би чин сэтгэлээсээ бас хүсэж байна. За харин энэ сонгон шалгаруулалт өөрөө ил тод нээлттэй олон нийтийн хараан дор явагдах нэ. За Эрдэнэс Монгол компани дээр сонгон шалгаруулалтын ажлын хэсэг болно гэдэг гарсан юм байна. Энэ ажлын хэсэг гэж байгаа. За тэгэхээр Эрдэнэс Монгол компани гүйцэтгэх захиралд аваад алаа. За Эрдэнэс оюу толгой Эрдэнэс Монгол компани төлөөлөл өдөртөх зөвлөлийн дарга одхоо. За мөн энэ сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт хандаад чин сэтгэлээсээ бас хүсгэд энэ сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод маш хариуцлагатайгаар явуулаараа. Энэ бол ингээд ард түмний маш өндөр хүлээлтэн дээр мөн чих тавин цоош эртэн харж байгаа яг энэ цаг мөчөд явж гин шүү. За хин нэгэн дарга сайдын шахааны анкет байвал цааш нь түлхээр энийг зөв хийх ёстой шүү. Яг гэвэл энэ зүгээр нэг улс төрийн шахааны анкетээр явуулдаг энэ албан тушаал яг энэ цаг мөчөд биш шүү. За тийм учраас энэ дээр маш хариуцлагатай ажилласаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа. За энийг бас бид бүхэн явц болгонд нь бас нэхэж ажиллах болно. За нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагууд бас тавигдсан байна. За энийг бас товчхон дурдах хэрэгтэй гэж бодоод байна. Ер нь бол нэлээд томоохон тусгай шаардлагууд бол тавигдсан байна. За энэ тусгай шаардлагаар бол нэлээд өндөр туршлагатай хүмүүс сонгогдохоос өөр аргагүй болох юм байна. Сайн хэрэг. Гэхдээ энэ дээр бас маш болгоомжтой бодолтой хандах хэрэгтэй байгаа. За санхүү бизнесийн удирдлага, нийтийн удирдлага, эрх зүй, олон улсын эрх зүй мэргэжлэр магистр болон түүнээс дээш боловсралтай байх, мэргэжлэрээ 12-оос дээшгүй жил ажилласан тэр дундаа гүйцэтгэх удирдлага эсвэл тузын түвшинд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. Энэ бол бас зөв. Англи хэлний өндөр ярианы ур чадвартай байх, IELTS-ийн 7, IBT-ийн 100-аас дээш давсан оноотой байх гэсэн шаардлагыг бас тавьсан байна. За уулуурхаан томоохон хэмжээний төсөл хөрөнгө оруулалт бизнесийн санхүүгийн хилцээрт орж байсан туршлагатай байх гэж байна. За компани санхүүгийн загварчлал татварын талаар өндөр мэргэжил туршлагатай байх гэсэн байна. За энэ дээр яг хоёр зүйл байна. Компани засаглал, баялагын сангийн удирдлага, байгалийн баялагын засаглалын чиглэлээр мэргэжил дэвшлүүлсэн сургалтанд хамрагдсан байх гэж байна. Заавал сургалтанд хамрагдаад мундаг болчихгүй шүү. Нэг 2-7 хоногийн сургалтанд хамрагдахыг заавал байх ёстой тусгай шаардлага гэж авч үзэж болохгүй шүү. Энийгээ засаа. Эн чинь давуу тал واخгүй юу? Ийм шаардлага гаргаж ирээ зөвхөн нэг мэргэжсэн
сургалтанд хамрагдсан хэдэн хүнээ тоочглож байгаа бол эн чинь буруу бол авчих штэ. Буруу уншигдана тий. Тийм учраас энийгээ давуу тал болгож өөрчлөх хэрэгтэй тий. Тусгай шаардлага гэдэг чинь заавал хангагдсан тусгай шаардлага гэж уншигдаад байна штэ. За дараагийн нэг зүйл бол оюутлогоо төслийн холбогдох гэрээ хилцээр маргаан, хөрөнгө оруулалтын гэрээ, орон нутгийн хамтын ажиллагаа, тулгымдсан асуудлын талаар ажилласан эсвэл судалгааны ажил хийж байсан туршлагатай байх гэж байгаа. Тэгэхээр эн чинь заавал оюутлогоо дээр ямар нэгэн байдлаар холбогдож ажилласан туршлагатай эсвэл судалгааны ажил хийх тусгай шаардлага. Эрүү оюутлогоо дээр ямар нэгэн байдлаар ажиллаж үзээгүй эсвэл тийм боломж олдоогүй хүмүүсийн тусгай шаардлагыг хангаагүй тооцогдох гэдэг шүү дээ. Тэгэхээр эн чинь бас зөвхөн оюутлогоотой холбогдсон нэг хэсэг бүлэг нэг 10 20 хүндэлт зориулсан юм шиг уншигдах гэдэг. Энэ өөрөө бол давуу тал واخгүй юу? Тэгэхээр давуу тал гэдэг одоо зүйлээ оруулж өгөхгүй бол эн чинь заавал байх ёстой тусгай шаардлага гэж уншигдаад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл гадаадд банкнд ажиллаж байгаа эсвэл хуулийн компанид ажиллаж байгаа залуу ийшээ өргөдлөөгүй гэхээр оюутлогоо дээр ажиллаж байсан туршлага угаасаа байхгүй шүү дээ. Тэр талаар заавал нэг судалгааны ажил хийсэн албатай биш шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс тусгай шаардлага хангаагүй болох гэдэг шүү дээ. Тэгэхээр эн чинь давуу тал واخгүй юу? Тэгэхээр энийг өөрчлөх хэрэгтэй. Энэ хоёрыг за энэ 3 дээр заасан тусгай шаардлагын 6 7 2-ыг бол одоо мэрэгшил дээшлүүлсэн оюутлогоо дээр заавал ажилласан гэсэн энэ хоёр тусгай шаардлага давуу тал болгож засах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол эн чинь хэсэг бүлэг хүмүүст зориулсан болж уншигдах гэдэг тийм. Эндээс болж анкетуудыг одоо хасах юм бол наа чин өөрөө ноцтой асуудал руу орох нь шүү дээ. За тэгээд энэ 2 хуудас одоо сонгон шалралтын цаар дээр нэг үгсийн алдаагаа бас засчаараа. За ингээд одоо 2-7 хоногийн дотор анкета аваад за бас бахан ярилцлага явах юм байна те. Тэгэхээр энэ болгон дээр бид нэр анхааралтай ажиглах болно. За энэ дээр одоо Монголын сор улсын хэдэн залууга тавьчаараа гэж чин сэтгэлээсээ үсэж байна. Эн чинь буцаад Монгол улсын ирээдүйг шийдэх маш чухал одоо түүхэн хилцээр болно шүү. Энэ үед бид нэр анхааралтай бас ажиглаж явах болно. Бас олон нийт ишээгээ маш анхааралтай ажиглах ёстой шүү гэж хэлмээр байна. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.